жишээ нь багш эмчнэрийн цалин ер нь яг яаж нэмэгдсэн байгаа вэ? Одоо багш нар маань яриад байгаа нь ер нь бол цалин нэмэгдсэн гэдэг байгаа боловч яг үнэндээ бол бас нэмэгдсэн юм алга байна гэсэн байна. Та одоо энэ цалингийн нэмэгдлийг дээрээс авч ажилласан хүн юм. За цалингийн хувьд бол ямар ч байсан бол одоо энэ цалинг бол үндсэн цалинг нь бол энэ ондоо багтаад багш нарыг бол одоо үндсэн цалинг нийтээ 70 орчим хувиар. За эрүүл мэндийнхнийг бол бас нэг үндсэн цалингийн мөн 2 дахин орчмоор нэмнэ гэдэг ийм шийдвэр гарсан. За энэ бол том шийдвэр. Гэхдээ багш эмчнэрийн цалин бол улсын дундчаас нэлээд хоцорсон байсан шүү. Тэгэхгүй бол одоо хүмүүс маань багш эмчнэрийн цалин нэмэгдлээ одоо бусд нь ингээл ярьдаг тийм учраас хамгийн гол хоёр суурь салбарын маань суурь цалин дөнгөж нэг сая гаруй төгрөг байсан шүү дээ. Тэгээ энийг нэг жоохон дээшлүүлсэн нь бол одоо нэг тийм айхтар инфляц зүүн тэмд бол одоо өсрээд дээдл 1% л одоо нэмэгдэл нөлөөлөл үзүүлнэ гэдэг юм тооцоолол хийсэн. За сая тэгээд нөгөө цалин өсөлттэй холбоотойгоор маш олон хүмүүс хандсан. Нэмэгдэл цалингууд зарим талаараа бол хуучин олгож исэн одоо мөнгөнд үгээр нь олгодно гэдэг ийм зүйлийг яриад гэсэнтэй холбоотойгоор нэлээд магаан гарч явах шиг байна. Гэхдээ энийг би яамнаас бас зарим талаар бол одоо тодруулахаар бичиг явуулж байна. Урьдчилс тухайн үед цалин ус ярьж байхдаа юу яригдсан бэ гэхээр яагаад үндсэн цалин нэм гэж шаардаад байсан бэ гэхээр манай одоо зарим ингээд албан тушаалуудыг ялангуяа дундаж буюу түнээс дээш ингээд олон жил ажилласан ингээд багш нарыг аваад үзэхээр үндсэн цалин үндсэндээ бараг 30-40%, нэмэгдлүүд нь бараг ингээд ялангуяа хөдөө орон нутгийн багш нарыг аваад үзэхээр бараг 70% болчиход байсан байхгүй. Тэгэхээр цалингийн зохистой харьцааны бүтцийг аваад үзэхээр уул нь баталгаад цалин 70%, бус нэмэгдэл нэг 30-40% байдаг ийм олон улсын жишг байдаг. Тэгэхээр бинийг зөв нөгөө бүтцэд нь оруулъя гэдэг ийм зүйлийг бол ярьж ирсэн. Гэхдээ одоо энэ юунуудтайгаа бол манай боловсролын яамныхан баан маш сайн зөвшөлдөж, зөв ойлгуулж яж энэ одоо юм ярихгүй бол одоо би өнөөдөр бол бүрэн мэдээл бол алга. Багш нар маань одоо эмчнэр маань бол юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр миний үндсэн цалиныг сая 800 2 сая болох юм байна. Тэрнээс нь бодогдоод миний одоо босод нэмэгдүүд бүгд одоо тэндээс тооцсон байна. За тэр ажилласан жилийн нэмэгдэл болон за тэр бол одоо үндсэн цалингаас бодогддог угаасаа хуультай. За бусад одоо тэр засгийн газрын тогтоолоор шийдэгдсэн одоо тэр орон нутгийн нэмэгдэл гэдэг юм уу өөр зарим нэг одоо тэр хоол унаа манаа гэж байгаа тэр нэмэгдлүүд нь болохоор одоо тэр үндсэн цалинтай хамааралгүйгээр одоо нөгөө тогтмол мөнгөнд өнгөөр нь олгоё гэдэг нэг ийм асуудал эргэцсэн байна. Энэс болоод маргаан дэгдээд байна гэж би бол харж байна. Үйлчлэгээний ажилчдын одоо зарим ажил тухайлбал сургуулийн эмчийг ингээ үлдээсэн байна гэж байгаа байхгүй. Тэгээ сургуулийн эмч чинь өөрөө маш чухал албан тушаал шүү дээ. Тэгээ гэх мэтлэн яруу нэгтлэн гэх зарим үйлчлэгээний ажлыг үлдээчихэд байгаа юм аа. Би бол одоо яг нэг хөл ямар байр суурьтай явахаар тэр сургууль эмнэлэгт ажиллаж байгаа үйлчлэгээний ажилтан байна уу, цалин авж байгаа бүхэл үнийн цалинг нэг ялгарлалгүйгээр нэмэх хэрэгтэй. Гэхдээ гол одоо цөм нь бол одоо эмч багш зөвлөгч нар бол миний хувьд бол мөн. Тэгэхээр энэ тал дээр бол одоо би өнөөдрийн байдлаар ийм байр суурьтай байна. Тэгэхээр энийг маш сайн зөв ойлголт шийдэхгүй бол арай хийж нэг авчирч ирсэн асуудлыг бас буруу ойлголт хийгээд нөгөө нэг цалин гэдэг зүйл чинь нөгөө итвэх мотивацийг төрүүлэх гээд байгаа юм шүү дээ. Доктор сурчлалтад ажиллах. Тэр зүйлийг бас буруу зүрх ойлгуулчихъя. Тэгээ энийг цалингийнхаа бүтцийн хилцээрийг бол одоо бас сайн ярилцаж шийдэх ёстой. Төсөв дотроо багтаах гээд янз янзын арга хэрэглээд байна удаа гэж одоо би өөрчлөсөн байдлаар харж байна. Тэгээ үйлчлэгээний ажилчдын цалинг одоо төсөв дотор багтаахгүйгээр шийдсэн шүү дээ. Тийм учраас одоо тэрийгэ багтаах гал ингээ үдчихэж байгаа гэж харж байгаа. Тийм учраас яг би бол багш нарыг бол одоо эмчнэрийн тэр цалин хөлс орлого бол би бол бодитоор нэмэгдэх ёстой. Бодитоор. Түүнээс ч одоо нэг үндсэнгийн нэмгүүгтэй бусдыг хасаа хийждэг ч юм уу те. Ийм байгаад их юм бол одоо нөгөө бодитоор нэмэгдэхгүй ч хүмүүс ууралж таарна шүү дээ. Яг тодорхой хэмжээнд зөв би нэг зүйлийг одоо бас ойлгож байгаа нь юу вэ гэхээр цалингийн бүтц алдагдчихад байна. Дөнгөж шинээр орж ирж байгаа багш нар бол сая төгрөг авч. Ямар ч нэмэгдэл байдаггүй. Бараг 5 жил ажиллаж байгаа 5% нэмэгдэл авна гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө залуу багш нар чинь 1-5 жил ажиллангуудаа бүгд гараа явчихад байгаа. Чадaltaй мэдлэгтэй. Тэгээд яадаг вөхөр хүмүүс багшийн мэржээ сонгохгүй, эмчийн мэржээ сонгохгүй ингээд залуу одоо юм болсон хүчингүүдийн хувьд бол одоо цалин өсөн жоохон илүү нэмийг гэдэг үүднээсээ үндсэн цалин нэмж өгөөд бусад нэмэгдлүүдийг бас олгох тэр юм одоо за мэдээж олон жил тусахтай ажиллаж байгаа хүмүүсийн тэр ур чадвар мадвар зэрэг нэмэгдлийн бол би асахгүй байх ёстой гэж бодож байна. Олгохдоо харин нэг зүйлийг ярьсан тэр орон нутгийн нэмэгдлийг одоо нэг хуучин бол сая 500 орчим мянган төгрөгнийх нь 40%-ээр бол нэг 600 мянган төгрөг орчим олгодог байсан ш 580 орчим. Тэр хэмжээнд нь бол ядаж нэг бариад хасахгүйгээр мөнгөнд өнгөөр нь одоо хувь хэмжээг нь одоо бууруулахгүйгээр мөнгөнд өнгөөр нь бариад
Тэгээд ингээд нэг олгоё гэдэг л имийг хөлбрийг бол ярьж ирсэн. Гэхдээ би бол тэрийг яг эцсийн байдлаар яаж шийдэгдсэнийг бол засгийн газар өөрөө бол ярих бах. Баталгаа цалинг нь бол нэмнэ гэдэг бол одоо гол шаардлага байсан. Тэрийг нь бол одоо шийдсэн гэдэг ийм яриа учраас манай үйлдвэрчний хэвлийнхэн за босрал эрүүл мэндийн салбарынхан за тэгээд энэ засгийн газрынхан бол энэ цалин хөлсийнхаа бүтцийн асуудлыг хэлцээрээр бол маш сайн нарийн ярьж ойлголцож шийдэхгүй бол одоо сайхан их хурлаас яриа шийдэд өгсөн юм ин шал өөрөөр яригдан гутаа одоо сая манай гишүүч гэсэн ярьж байна. Зарим багш нар ч ингээ уурлаа надад ч гэсэн маш олон хүн ингээд яриад би уулзсан заримтай. Тэг ингэж бас болохгүй хаа. Тэгэхээр юм бол их тодорхой ойлгомжтой тэр хүссэн хүлээлтийг нь бол одоо ингээ бас талаар болгож болохгүй. Гэхдээ үндсэн цалин бол одоо би бүгд тэр ярьсан хувь хэмжээгээр бол нэмэгдэх ёстой. Нэг сарын нэгнээс багш нарынх бол тий боловсролын салбарынхан бол 50%-аар эрүүл мэндийн салбарынхан 30%-аар. Гэхдээ энийг бол одоо манай зарим одоо бизнес эрхлэгч нар ч гэдэг юм уу. Цалин 50% нэмэгдсэн гэж байна. Хүү баахан мөнгө орж ирэхлээр үгүй шүү дээ. Энэ өөрөө нэгдүгээр тал үндсэн цалин өөрөө маш бага. Цалингийн бүтцэд өөрчлөлт орж байгаа тэртэй холбоотойгоор бол одоо бас тийм айхтар одоо инфляци эдийн засгт бол сөрөг нөлөө үзүүлэхгүй. Нийт улсын хэмжээнд боловсролын салбарт чинь ажиллаж байгаа нь 40 мянган багш байгаа шүү дээ. Тэгээд тэндээс ч нөгөө тэр өндөр арчингуй өндөр цалин авдагнууд бол маш бага. Нэг сургууль гэхэд нэг 10 багш л бол одоо яг нэг өгөхэд бол нэг 2 сая 3 саяас дээш цалин авч байгаа байхгүй юу? Бүх юм оруулаад эмчнэр гэж бодоход яг нэг нөхөд 2 хүний ажил хийгээд ээлжинд гараад тийм үү? За тэгээ илүү цаг хийж ээж нэг 3 4 сая төгрөгийн цалинд хүрж байгаа эмч болт тийм шээ. Ихэнх нь бол одоо нэг сая 500-аас нэг хэд нэмэгдлээ аваад татвараа төлөөл буурна шүү дээ. За хувь хүний орлогын албан татвартай холбоотойгоор харин хэлэхэд тодорхой хэмжээгээр одоо татварын хэмжээнүүдийг багасгаж байгаа. Ялангуяа хуулийн төслөөр бол одоо хувь хүний орлогын албан татвартай холбоотойгоор энэ бол цалин орлого дээр нэмэр болно гэж бодож байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал нэг үгэлэхэд бол энэ бол ажилчдын ирээдүйдээ хэрэглэх мөнгө учраас маш болгоомжтой хандах хэрэгтэй. Яг хөө ажил олгогч нар бол одоо нийгмийн даатгалын шимтгэлийг бол шууд бууруул гэж хандж явах шиг байна. Харин энэний үр өгөөжийг сайжруулах хэрэгтэй гэдэг тал дээр би байр суурьтай. Тэгээд цалин хөлс татвар нийгмийн даатгалтай холбоотойгоор бол одоо энэ нэг сар бол нэлээ бужигнах нь тэгээд бужигнах авах эхлээсээ ойлголцох хэрэгтэй. Тий.